Хүнсний аюулгүй байдал 3 сарын аяны хүрээнд 284 объектыг хяналт шалгалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 248 буюу 87.3%-ийг төлөвлөгөөт бус шалгалтад хамруулаад байна. Шалгалтаар нийт 931 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 541 заалт бүхий 118 албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. Шалгалтын явцад 4 аж ахуй нэгжийн 1289 ширхэг нийт 4,802,880 төгрөгийн хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 4 актаар хураан авч устгалын комист шилжүүллээ. Мөн дотоод хяналт муу байсан 5 аж ахуй нэгж 2 иргэнд зөрчлийн тухай хуулиар нийт 5,200,000 төгрөгийн торгох шийтгэлийг ногдууллаа. Тус аяны хүрээнд 14 удаагийн сургалтад нийт 503 иргэнийг хамруулан сургалт мэдээлэл өгч, мөн 12 сумын 11 мини маркет, ихтгэлт хүнс баялаг мал төхөөрөх үйлдвэр, хар хорин сумын боломж супермаркетыг түшиглэн, сумдын хүнс хариуцсан мэргэжилтэн болон хүнсний худалдаа эрхлэгч нарт үзүүлэх сургалтыг зохион байгуулж, газар дээр нь мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч ажиллалаа. Сургалтын үеэр хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнээр үзүүлэн гаргаж, иргэдэд шошгын мэдээллийг хэрхэн унших талаар мэдээлэл өгч танилцуулав. Хүнсний аюулгүй байдал 3 сарын аяны хүрээнд Өвөрнгай аймагт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталсан. За энэ төлөвлөгөөний дагуу 6 суманд 284 объектэд хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс бид өнөөдрийн байдлаар 248 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж зохион байгууллаа. Ингээд хяналт төлөвлөгөөний биелэл нь 87.3% явж байна. За аяны хүрээнд бид бол үзүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу 12 сумын 11 маркет, ихтгэлт хүнс баялаг мах төхөөрөх үйлдвэрийн үйл ажиллагаанд үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Энэ үзүүлэх сургалтанд хүнс хөдөө аж ахуйн таслын хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд болон хүнсний худалдаа эрхлэгчид хамрагдсан. Мөн хар хорин сумын боломж худалдааны төв дээр худалдаа үйлчлэгээ эрхлэгчдэд бас үзүүлэх сургалтыг зохион байгуулж, газар дээр нь заавар зөвлөгөө өгч ажиллалаа. За тус аяны хүрээнд 4 аж ахуй нэгжийн 1286 ширхэг 4,803,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгаж, 5 аж ахуй нэгж 2 иргэн 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулан ажиллаж байна.